Зааж болон сэрээ өвч төгсгүүдийг хэрхэн яаж уучрах вэ гэх өнөөдрийнхөө хичээлээр ярилцъя. Жалжгар өвч төгсгүүд буюу одоо үндэсний өвчигт GZS-ийн эхний хэлбэрийг жалжгар гэж нэрлэдэг. За жалжгар зурлагыг GZS-ийг одоо дээрээс нь дарсан мэт буюу одоо тэгш өнцөг үүсгэн хугаргаа шугамар илэрхийлнэ. За өвч үчигтэй хөндлөн харьцаагаа 5, 7, 9 гэх мэтээр сондгой байхаар одоо тооцно. За зурлаг хоорондын хоосон зам нь 1 байхаар тооцож бичнэ. За дэвтэр дээрээ одоо сондгой байхаар тооцож хөндлөн харьцаагаа баримталж тооцож дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За сэрээ өвчт өсгнүүдийг одоо хэрхэн яаж бичсэн байгааг бас эндээс гарна. За тэгээд 7 их шигээрээ амьлуулад бичсэн байгааг бас эндээс гарна. За хэрхэн яаж бичиж байгааг ажиглаад дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За CC өсгүүд байна. За цооц чаччч GX өсгнүүдийг бичсэн байгааг дэвтэр дээрээ мөн дуурайлгаад бичээд зэрэг. За эдгээр өсгүүдийг дэвтэр дээрээ бичиж тэмдэглэснийхаа дараагаар би дагаад за өөртөө бичиж зэрэг. За ингэсний дараагаар хичээлийн дараах сорилыг ажиллана гэдгийг харуулъя.